Сайн бацхан уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд дөрөвдөр цэцэрлэгийн багш Одгэрэл миний би мэдлэгтэй хөзөр тоглоом гэрийн даалгавар арга зүйн танилцуулга та бүхэд хүрэхэд бэлэн боллоо. Та бүхэн хүлээн авна уу? Орсын эрдэмтэн Пенелопа тоглоом нь сэтгэл зүйн бүхий л үйлдэлтэй оюун ухааны идэвхжлтийг холбогч хүүхдийн оюун ухааны хүмүүжлийн гол хэрэгсэл юм гэж үздсэн байдаг. Хүүхэд тоглох явцдаа анхаарлаа төвлөрүүлэх, өөрөө бие даан сэтгэн бодох заншилтай болох ба анхаарлаа хөгжүүлэх мэдих сурахын сэтэл тэмүүлэлтэй болно гэж үздсэн байна. За тэгэхээр хүүхэд анзаарахгүйгээр санамсаргүйгээр сурдаг нь маш сонирхолтой. За тэгэхээр сургуулийн өмнөх насны хүүхдийн голлох үйл ажиллагаа нь болохоор тоглох үйл ажиллагаа учраас энэ насныхны хувьд дидактик тоглоом сургалтын өвөрмөс хэрэглээ болно гэж үздсэн байна. За тэгэхээр сургалтын үйл ажиллагаанд тоглоомыг ашиглах нь илүү үр дүнтэй байна. За тэгэхээр бага насны хүүхэд тоглож байхдаа хамгийн их юм сурдаг. За тоглож байхдаа хүүхэд шинэ зүйлийг олж нээж сурч мэддэг. За нэг үйлдэл хийхэд хариудан өөр үйлдэл болдгийг тоглоомоор дамжуулан хүүхэд ойлгож авдаг. За тэгэхээр тоглоом нь дэлхийн ертөнцтэй танилцах боломж юм а гэж үздсэн байна. За тэгэхээр энэхүү арга зүйг танил хэрэгжүүлсэн алхмаас та бүхэндээ танилцуулъя. За нэгдүгээр хүүхдүүдээс явцын сорилыг авсан байгаа. За мөн эцэг эхчүүдээс санал асуулгыг авахд эцэг эхчүүд маань ингээд даалгавар хэлбэрээр ингээд өгөө явуулахад бид нар тэр болгон хүүхдтэйгээ хамтарч ажиллаж чадахгүй юм аа гэх байдлаар за зарим нэгэн хэрэглэгдэхүүн бид нар бас ингээд авах шаардлага гардаг учраас дараа хий гэсэн байдлаар ингээд хойшлуулах тийм асуудлууд тулгарч байна гэсэн байна. За хоёрдугаарт нь болохоор хүүхдийг баттгах агуулгаар гарын доорх материал ашиглаж тоглоомыг бэлтгэсэн байгаа. За туслах багш бүрүүсэрнтэй хамт бэлтгэсэн байгаа. За ингээд мэдлэгтэй хөзөр арга зүйг хэрхэн яаж тоглох талаар арга зүйн боловсруулалтыг хийж ажилласан байгаа. За гуравд нь болохоор эцэг эх асран хамгаалагч маань яаж хүүхдүүдтэйгээ хамтран тэрхүү гэрийн даалгаврыг хийж болох талаар судалгаа хийж ингэж ажилласан байгаа. За мэдлэгтэй хөзөр тоглоомын бүтэц харагдаж байна. За энэхүү тоглоомыг ашигласнаар эцэг эх асран хамгаалагч нар болон хүүхэд ангидаа юу сурч байгааг мэдүүлэх. За мэдлэгтэй хөзөр тоглоомын бүтэц харагдаж байна. За энэхүү мэдлэгтэй хөзрийг ашигласнаар эцэг эх асран хамгаалагч нар болон хүүхэд ангидаа юу сурч байгааг мэдүүлэх боломжтой. За мөн хичээлийн жилийн туршид үтсэн агуулгыг таниулах, баттгах, за мөн ганцаарчлан хүүхдтэй ажиллах, хүүхдийн хоцрогдлыг арилгах боломжтой хийснээр онцлог юм. За мөн багшийн ажлыг хөнгөвчилж өгч байгаагаар онцлогоо. За тэгэхээр энэхүү мэдлэгтэй хөзрийн агуулга маань болохоор хүүхдийн тухайн насны онцлог тохирсон тоо, дүрс, өнгө, за мөн тухайн насны хүүхдийн онцлог тохирсон үлгэрийг зурган хэлбэрээр оруулж өгсөн байгаагаар онцлогтой. За үлгэрийн үйл явдлын дагуу хэрхэн хүүхдүүдээс ямар асуулгыг асуух талаар мөн мэдлэгтэй хөзөр дээрээ ингээд эцэг эхчүүдэд төхөн болох зорилгоор ингэж асуултуудыг гаргаж өгсөн байгаа. За баримлын шавар болон гэртээ гарын доорх материалаар тоог шүтэнзээр бүтээх дасгалыг зааварчилгаа гаргаж өгсөн. За мөн аюулгүй амьдрах ухааны хөтөлбөрөөс зурган хэлбэрээр оруулж өгсөн байгаа. Эрүүл мэндийн боловсрол хөтөлбөрөөс бас мөн хүүхдүүд ойлгомжтой байдлаар эцэг эхчүүд хүүхдүүдэд ойлгуулах байдлаар ингээд ойлгомжтой байдлаар зургаар ингэж оруулж өгснээр онцлогтой маа. За мэдлэгтэй хөзөр тоглоомын бүтэц харагдж байна. За энэхүү мэдлэгтэй хөзрийг ашигласнаар эцэг эх асран хамгаалагч нарт хүүхэд ангидаа юу сурч байгааг мэдүүлэх боломжтой. За мөн хичээлийн жилд үтсэн бүхэл агуулгыг таниулах, за мөн хоцрогдолтой болон ганцаарчлан ажиллах шаардлагатай хүүхэдтэй ажиллахад хялбар. За багшийн ажлыг хөнгөвчилж өгч байгаагаар онцлог юм аа. За энэхүү хөзөрт маань ерөнхийдөө сургалтын бүхий л чиглэлийг багтаасан байгаа. За тоо, дүрс, за мөн өнгө, тухайн дунд үлгийн насны хүүхдийн онцлог тохирсон үлгэрүүдийг зургаар, за мөн эцэг эхчүүд төхөн болох зорилгоор тухайн төхөөлөх асуултуудыг мөн энэхүү картан дээрээ оруулж өгсөн байгаа. За мэдээж хүүхдийн бүтээлчүүлийг дэмжсэн зааварчилгааг оруулж өгсөн байгаа. За мөн аюулгүй амьдрах ухааны хөтөлбөрийг, за мөн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг бас оруулж өгсөн байгаамаа.
За мэдлэгтэй хөзөр маань дараах ололтой тал утгатай. За хүүхэд бие биенээсээ суралцах, хамтарч нөхөрсөх, тусч болох олон талын мэдлэг чадварыг баттгах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, за өөрийн алдаанаасаа суралцах, бусдыгаа сонсож сурах, бусдаа үг хэлэх боломж олгох, өөрийн ээлж дараалал хүлээн сурах зэрэг олон даваа талтай маань. Мэдлэгтэй хөзөр гэрийн даалгаврыг за мөн хүүхэд бүрийн тоогоор гаргаж эцэг эхчүүдэд өгсөн байгаа. За мөн зааврыг нь тухайн картныхаа тогтууны гадна талд нь ойлгомжтой байдлаар бичиж боловсруулж өгсөн. За мөн хэрхэн яаж ажиллах зааврыг нь видео хэлбэрээр бичиж ангийнхаа групп чатан дээр байршуулсан байгаа. За мэдлэгтэй хөзөр арга зүйн гэрийн даалгаврыг хэрэгжүүлснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгавар болон мэдлэгийг батгахад маш хэлбэр болсон. За эцэг эх болон багштайгаа чөлөөтэй харилцаж хүүхдүүд маань сурсан байгаа. За мөн хүүхдүүдийн танин мэдхүйн чадвар нэмэгдсэн, эвтэй найртай ээлж дарааллаа хүлээж тоглож сурсан байна. Хүүхдүүд бие биенээсээ суралцж байна. За хувцас тайлах зөв эрхс сурах чадвар маань 97.5 буюу 15% ахисан байна. Хүүхдийн нийгэмшгүүд ахиц гарсан. За хүүхэд нээлттэй болсон байгаа. За эцэг эхчүүд асран хамгаалагч нар болохоор хүүхдүүдтэйгээ тоглонгоо сургаж байгаа нь үнэхээр их давуу талтай байна гэж онцлсан байгаа. За ингээд энэхүү арга зүйг маань хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.